За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canon хаагчлалынхаа ээлж доороор та бүхэндээ 3 постерыг яаж ихэнх хийхийг үзүүлье. За нэг нь болохоор ийм бүжгийн ийм бүжиг хийж байгаа хүний тийм ээ биенийхэн тал хэсгийг ингээд бүлэрийдэд ингээд яг ийм юун дотроос ингэж тийм ээ чэйжин биеийн гарч байгаа юм шиг ийм гоё эффект байгаа. За хоёр дахь нь болохоор бас ийм нөгөө винтэж машинууд гэдэг шүү дээ тийм ээ машины реклам хийж байгаа хүмүүст бас иймэрхүү ийм тод өнгөөр тийм неон өнгө гэж ярьдаг шүү дээ тийм ээ энэ юугаар одоо энэ шинэд энэ бол винтэж каахо классик машин тийм ээ. За машины компаниуд бас иймэрхүү маягаар постэр хийвэл гоё санагдлаа. За гуравдугаарт нь болохоор яг нь Шинэ Зеландд аялаарэ гэсэн би постэр хийсэн баа. За энэ нь бол яг өөр улсууд байж болно шүү дээ тийм ээ. За энийг яаж хийснийг та бүхэнд үзүүлье. За эхлээд хэдүүлээ энэ бүжигчийн охиныг хий. За эхлээд бол мэдээж нөгөө бүжигчийн охиныхаа зургийг оруулна. За би болохоор энэ AI-аар энэ охиныг ингэж зурулж авсан байгаа. За тэгээ энэ зургаа болохоор юу яачих. За юу зөөхөн ингээд энэ лөө ингэж оруулаад. За тэгээд юу яана энэ дээр болохоор бид нар юу аавна. Элемент рүүгээ очиж фрейм аавна. За фрейм гэдэг тийм ээ. За фрейм гэж хараад ингээд фрейм аавна. За энэ фреймийг авчина. За тэгээ энэ фрейм болохоор нэг юм гар нь жоохон гарч байгаа юм шиг тийм ээ. За нүрийнхэн дундуур аваад нэг жоохон иймэрхүү маягаар авчих. За тэгээд нэг иймэрхүү нарийнхан югаар авчих. За тэгээд энэ дотроо саяхан энэ охины зургийг дахиж оруулж ирнэ. Энэ дотроо. За тэгээд энийг болохоор бид нар яах вэ гэхээр яг нөгөө энэ цаатлынхаа юутай адилхан ингээд тийм ээ. Дотор нь байгаа зургаа бас яг энэтэй адилхан ингэж нэг юунд ингэж оруулж өгнө. Тэгэхээр энэ маань ийм яг ингээд харах юм бол мэддэхгүй байгаа сте тийм ээ. За энийг болохоор бид нар энэ strokes юуг нь weight-ийн нэг 6 олгоод за тэг өнгөнд бас бид нар энийг цагаан өнгөтэй өнгөөр сонгочихсон. Цагаан өнгөтэй. За ингээд ийм болчихно. Тэгэхээр энэ маань ингээд нэг иймэрхүү харагдчихээн тийм ээ. За тэгэхээр артлынх нь юуг нь болохоор бид нар энэ edit гэдэг рүүгээ орж аваад бүлэрдэн. За тэгээ нэг хүүлийн имиж гэж жаад нэг 32 3 болгочих. За тэгээ иймэрхүү бүлэрд ичих юм бол энэ нүүр нь бол яг энэ дээр ингэж гарч ирж штэ тийм ээ. За дахиад энэ зургийг энэ дээр авчирна. Дээр нь дахиад яг ингэж тавина. За тэгээ энэ дээр бол яхаа гэхээр юуг нь хамгийн наадлагын зургийн нөгөө бэкграундыг арилгах чинь. За тэгээд чэйжин биелүүн ингэж гаргаад энийг ингэж арчих юм бол гар талгай хоёр нь бол энэ дөрвөлж араамнасаа тийм ээ ингэж гарч байгаа юм шиг юм гоё эффект орж ирж байгаа. За тэг яг энэ дээр нь тэр янз бүрийн бичих юм байх юм бол тийм ээ. За энэ бол одоо юуны бүжигчин байна тийм ээ. Энэ contemporary dancer гэж орчин үеийн одоо тийм ээ энэ бүжиг стилээр бүжиглдэг юм хүний юу байгаа. За иймэрхүү маягаар нэг ингэж хийх юм бол бас их гоё болт юм билэ. Артлынх нь бол юм блөрөд хийсэн. Тэгсэн мөртлөө энэ чэйжин хэсэг нь болохоор яхана юм тод байна штэ. За хоёр дахь нь болохоор бид нар энэ машин байгаа. За ямар ч машин байж болно. Би сая энэ машиныг бас нэгээр зурулж авсан байгаа. За тэгээ нэг жоохон ингэж оруулчих. За тэгээ жоохон иймэрхүү маягаар маягтай тийм ээ. За тэгээд энийг бид ингээ хоёр болгох чинь. За тэгээ энэ артлын зургийг нь болохоор edit рүүгээ орж аваад за тэгээд энэ фильтр шүү дээ. Фильтр рүүгээ очичоод бүр доошоо ингэж яваад outrun гэдэг ийм улаан өнгөтэй юм юу байж байгаа. За энэ дээр энийг ингэж авчиж тавиад тэгээд яхна юуг нь арилгах чинь. Дахиад уртлыг арилгачих юм бол ийм улаан юм дотор нөгөө машин маань ингэж явж байгаа юм шиг харагдаж байгаа. Юу руугаа орж аваад за тэгээд shadow гэж ороод за тэгээд бид нар outline гэж орно. За тэгэхээр ийм хар outline болчихжин тийм ээ. За өнгөнд бид нар яхна цагаан болгоно энэ дээрээ. За тэгээд юугийн size нь болохоор биш нэг 6 7 ч юм уу тийм ээ. Нэг арай жижигхэн болгох чинь. За тэгээд яг хав текст бичин. За энэ дээр болохоор нэг ийм юуны classic гэсэн үг бичсэн байгаа. За хэдүүлээ энэ дээр нь classic бичиж тийм ээ. За тэгээд энэ маань юу яах хэрэгтэй байгаа? Цагаан өнгөтэй байх хэрэгтэй. Өнгөийг салчи. За тэгээд хамгийн гол нь энэ фонт нь аягүй чухал байгаа. Энэ байгаа шүү заа X биш байна. За энэ extended 10 pk гэсэн юм юу байгаа? Ихтүүлээ.
өсгийн фонт байгаа. За энийг ингэж тавиад за тэгээ энийг бид нар яхаа гэхээр эффект рүүгээ орж жоод энэ неон болгох чинь. Тэгэх юм бол ингээд гэрэл цацарч байгаа юм шиг болчихж байгаа. За тэгээ энийг бас ингээд голыг олчих. За тэгээ position руугаа очичоод энийг машиныхаа арталт нь оруулчих. За тэгэх юм бол нэг юмрхаа байдалтай харагдах. За тэгэхээр ингэж бас ингэж хийж болох нь машины яг. За гуравт нь болохоор энэ Шинэ Зеланд. За энэ бол ямар ч улсын зураг байж болно. За би болохоор нөгөө Шинэ Зеландын реклам хийх гэж байгаа учраас энийг хийчлээ. За тэгээ энийг бид нар бас ингээд энэ дээр яг ингээд таарах хэмжээтэй болгоод ингээд оруулчих. За тэгээ жоохон энэ нөгөө Sky Tower-ын жоохон голыг нь олуулаад ячвал бас зүгээр юм байна. За тэгээ энэ дээр дизайн дээр элемент дээр бид нэр плоб гэж чинь за энэ чи өгдөглөө плоб ч одоо юу гэх юм бэ ингэ нэг янз янзын дүрс өгдөг штэ юм нэг одоо бүр хэмөр янз бүрийн за энэ чинээс графикс гэж харж агаад энэ дотроос нэг дүрс орно би болохоор сая энэ болохоор бас шар марын холцтой учраас энийг авцсан за өөр бас дүрс авч болно за чинь за энэ дүрсийг авчих түрүүнийхээ сарай өөр энэ за энийг ингэж том болгочихж жагаад за тэгээд яхан доош нэг ойлгочих тийм ээ. За тэгээ энийхээ өнгөнд бас бид нар гоё цэнхэрч мод энэ зургийн дотор байгаа өнгөнүүдээс аль нэгийг сонгочих болж байна. За ийм хөөч юм тийм ээ. За тэгээ энийгээ бид нар дахиад юу яачин хоёр болгоод дээдлэлт нь оруулчих болно. За тэгэхээр гэхийн тулд бид нар энийг ингэж солиод тийм ээ амархан маягаар яачих болж байна. За тэгээ энийг бид нар бас дахиад хоёр болгоод энэ одоо ингэж хоёр штэ тийм ээ. За энэ наатлынхаа энэ өнгө нь болохоор цав цагаан болгочих. За тэгээ яах нь жоохон ингэсийг нэг өмөрхөж юм уу те. За энийг бас бид нар хоёр болгоод яачих болно. Наатлынх нь цагаан өнгөтэй болгох чинь. За тэгээ яах нь бас нэг жоохон өмөрхөө зөрж байгаа юм шиг өмөрхөө юу оруулаад за тэгээд яхаа гэхээр артлын зураг шүү дээ тийм ээ. Энийг бид нар бас юу ачна дахиад даблдчих хэрэгтэй энэ зургаа. За энэ дээр очичоод ингээ яачих юм бол эхний цэн урталтай гараад ирнэ. За тэгээ энэ нь яах нь артлын найрлагч юм бол энэ юу ачна. За тэгээ энэ дараагийн зургийг нь бол ингээд оруулчих юм бол энэ юу маань энэ цаатлынхын зураг нь тийм ээ. Энэ наатлын юмны дунд дээшээгээ ингээд гараад ирж штэ тийм ээ. За өндөр барилгууд дээр бол энэ бол илүү тод харагдах бах тийм ээ. За тэгэл яхад бид нар нөгөө энэ дээр бол арай өөр явс учраас за explore тэгээд New Zealand гэл энэ доотлолт нь нэг иймэрхүү маягаар бас бичиж болж байна. За энэ тавь. За ингэж бас хийж болох нэ. Тэгээ яг энэ бол өөр байшин байх юм бол энэ олон өндөр байшин байх юм бол энийх нь юу энэ дээр гарч ирээд бас гоё харагддаг юм байлээ. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.